Сайн байцгаана уу? Та бүхэн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр карма энерги хатлаарх мэдээллийг өргөжлүүлээд хүргэх гэж байна. За, карма гэдэг нь болохоор бидний амьдралд нөлөөлж яадаг маш том энерги гэсэн үг. Тэр энергийг бид нар ингээд зөв хүлээж аваад зөв байх юм бол бидний амьдрал илүү хялбархан болдог гэж ойлгож болно. Яг ингээд амьдрал дээр бид нар яаж ойлгодог вэ гэхээр ингээд үеийн үртэй юу өгөн түүнийг хүртэн гэж ярьдаг штэ. Нэгсэндээ бидрээс гарч байгаа энерги ямар энерги гарна бид нар тэр энергийг л өөрсдөө хүлээж авдаг гэсэн үг. Тэгэхээр ямар сайхан үйл хийн тэр сайхан үйлийнхаа үр дүнг хүртэнэ. Ямар үйлийг хийн тэр үйлээгаа бас хүртнэ гэсэн үг. Тэгээд энэ карма маань болохоор бас ингээд зурхаа дээр айгүй олон янз байдаг. Одоо онцлогоо хийж явах үедээ хүмүүстэй хийж өгдөг онцлогоон дээр маань болохоор хяслагийн карма гэж байна. Саатхурын карма гэж байна. Зарим нь бүр ингээд дээдсээсээ уламжлагдсан карма гэж байдаг. Гэхдээ яг өнөөдөр ярих гэж байгаа карма маань болохоор луугийн сүүл толгой гэж нэрлэгддэг, раху, кету гэж нэрлэгддэг, сарны өмнөд хойд зангилаа гэж нэрлэгддэг. Энэ карманы хатлаарх мэдээллийг одоо хүргээд явж байгаа. Өнөөдрөөс хүргэнэ. Өнөөдөр хүрэх гэж байгаа ордууд маань болохоор Номын орд болон Жинлүүрийн орд. Тэгэхээр үндсэн бидний карма дээр нэмэлтээр 2025 оны 1 сараас 2026 оны 6 сарын дуустал бараг 7 сар гартлахгүй юу? Ямар төрлийн нэмэлт анхаарах ёстой шаардлагатай энерги бидэнд нэмэлтээр өгдөж байгаа бэ гэдэг талаарх одоо бидний мэдхэд илүүдэхгүй зүйлийг одоо хүргэнэ гэсэн үг. За тэгэхээр ном болон жилүүрийн ордных нь маань юуг анхааруул зохистой вэ? За, Номын ордноос эхлэе. Номын орд маань болохоор та маань одоо Тэнгэрийн зурагны 9 дэх орон зайд байрладаг төрлийн хүн. 9 дэх орон зай. Та өөрөө гал мохоттой хүн баггүй юу? Аюу сайн асдаг, үрд асж явах шаардлагатай тийм гал энергитэй хүн. За, таны маань одоо энэ хугацаанд тээгдэж байгаа энерги болохоор 4-10 гэсэн эсрэгцэлтэй. Одоо нөгөө нэг хоёр энерги хоршиж явж байгаа учраас 4-10 гэдэг эсрэгцэлтэй энерги танилаа бууж байгаа гэсэн. За тэгэхээр та яавал илүү сайн явах вэ? За юу ч гэсэн 4-10-ын тайлбарыг ихтэл хэлээд өгье. 10 гэдэг нь болохоор таны албан тушаал, таны статус, бие гэдгийг илэрхийлдэг орон зайтай холбогдож байгаа карма. Энийн нөгөө талд нь болохоор таны аав ээж буюу таны төрсэн газрын орон зайтай холбогдож байгаа энерги. Тэгэхээр ийм хоёр карма танд явагдана гэсэн үг. За энийг яаж та энэ жил хасын хугацаанд зөвөр өөртөө эргүүлэх вэ гэхээр өөрийнхөө удамд байдаг одоо аав ээжийнхаа гэр, аав ээжтэй, ахын дүүстэй маш халамжтай, өгөөжтэй байх хэрэгтэй. Ингэсний үр дагавар нь таны ажлын байр суурьны энерги сайжирнаа гэж ойлгож байна. Нэгдүгээрт нь. За, хоёрдугаарт нь та ажлын байр сууриа солих гэж байгаа бол энэ жилдээ бас битгий нэх яараарай, яарал даарчихвээ. Эсвэргээрээ энэ жилдээ маш сайн төлөвлөгөө гаргаад ирээдүйд ямар албан тушаал, ямар статустай байвал сайн байх вэ гэдэг тэр төлөвлөгөө зорилгыг одоо боловсруулбал маш сайн цаг хугацаа байгаа шүү. За хамгийн сүүлийнх нь та өөрийнхөө удамд байгаа за одоо ингээд ажилгүй болсон эсвэл хит архинд автсан, хит одоо тамхинд автсан, хит мансуурсан эсвэл бүр хит ингээд материалын ертөнцөөс ингээд холдчихсан тийм оюун санааны ингээд манан бодонд орсон хүмүүс байх юм бол тэр хүмүүсийг илүү их халамжлаад асраад өгвөл энергид чинь маш дэмтэй байх болно гэдгийг зөвлөмөр байна. Яагаад гэхээр энэ чинь ингээд давхар загас болон охины ордны энергид орж ирж байгаа ийм зангилаанууд ахгүй юу. Тэгэхээр энэ бүгд дээр та бас ингээд нухацтай байгаарай. Битээ одоо хөгшин болцсон юм чинь, ажилгүй юм чинь болцсон юм чинь ингээд хаяараа тэгж огтоосоо болохгүй. Ажилгүй болцсон хүн байх тусмаа л та бүр тэр хүнийг халамжлаад өгөх юм бол таны очихгоод байгаа тэр ажлын орон зайд чинь ёстой нэг буян болоод энерги чинь сайжирна гэд ойлгоход айгүй хялбар байхгүй юу. За баг ингээд ойлгож болно доо. За Номын ордныхаа маань болохоор энэ зүйлсүүдийг анхааруул маш сайн байна. За одоо болохоор Жинлүүрийн орд. Жинлүүрийн орд анхаарах нэг зүйл. Та өөрөө ингээд Тэнгэрийн зурагны 7 дугаар орон зайд байрладаг. Тэгэхээр одоо болохоор ирж байгаа энерги маань болохоор таны 6 дугаар буюу 12 гэсэн
ийм сарны зангилааны орон зайд холбогдож карма нь тань нөлөөлнө. Тэгэхээр энэ нөлөөлөгдөж байгаа карма та яах ёстой вэ гэхээр нэгдүгээр хэрвээ таны эрүүл мэнд чинь өвдөх юм бол одоо муудах юм бол бүр наацхан ханиад өрөх юм бол битгий за зүгээр болно даа гэдээ орхичоорой. Тэр чинь хүндэрч хүй. Эртнээс ингээ те анханаас нь айгуу тийм арга хэмжээ аваад хурдан ангаах эдгээр талаас нь бодох хэрэгтэй. Нэг ялангуяа дан ганцхан ингээд уламжлалтаар явуулахгүй эсвэл дан ганцхан шууд нөгөө нэг шинжлэх ухаанаас явуулахгүй хоёуланг нь хослуулах хэрэгтэй. Эмчтэйч үзүүлээ, уламжлалт аргаараа ч эмчлэе. Ингэх юм бол аюу сайн байх болно. Яагаад гэхээр бас ингээд 12 дугаар орон зайд карма энерги явагдаж байгаа учраас 12 дугаар орон зай чинь өөрөө цаагаараа ийм далж ертөнцтэй холбоотой эрчим байдаг учраас ангаахын салбаас гадна бас тийм эмийн ургамал эдгээр ч гэсэн хавсраарай гэсэн үг багхгүй юу? За үүний дараагаар эрүүл мэндийн дараагаар болохоор ажлын байрыг бас сольж магадгүй. Тэгэх юм бол бас бэлэн байвал зүгээр тийм ажлын байрны орон зайн өөрчлөлт гарч ирж үүсэх боломжтой байгаа. За үүний дараагаар за нэг амтан гэдэг нэг зүйл орж ирж байгаа. Таны найз чинь амтнаа ингээд танд үлдээмээр байх юм бол эсвэл та ингээд гудамжинд явж байгаа бүр ингээд амтанд ингээд хоол өгөх хэрэг гарах юм бол та заавал тэр нэг амтан асраад те заавал туслаад өгөхийг бодоорой. Битээ зүгээр хажуугаар нь өнгөрчөөрэй. Битээ бараг хөшлөө зодоод хараагаад өрөөгөөр тэгж огтоосоо болохгүй. Та тэр амьтдыг халамжилж байж гимэн таны өөрийн чинь амьдралын эрчим илүү их сайжрах болно гэсэн үг. Яагаад гэвэл зарим хүмүүс ингээд өөрийнхөө амьдралыг сайжруулъя гэж бодоод гудамжинд явж байгаа юу тэр амтан мантай ингээд яваад үгүй штэ. Тэнгууд тэрэн дээр чинь яг ингээд карма үйлчилдэг байхгүй юу? Яаж үйлчлэх вэ гэхээр яг ингээд зөв зам руугаа явах гэж чинь хэрвээ та ингээд амтанд тусалчихсан байсан бол яг ингээд замынхаа одоо тэг гэрлэн тохоор зөв үедээ таараа гардаг ч юм уу, ажилчин сайхан бүтдэг ч юм уу, нэг тийм эзэгтэй үе мөчүүд бас таардаг учраас ийм зүйлүүдийг бас анхаараарай. Амтан халамжлаарай, бити хөөгөө туугаа явуулаарай. Тэгэд асархад маш сайн энерги таны энергийг дэмжнэ гэсэн үг. За хамгийн сүүлд нь болохоор юуг захиж хэлмээр байна гэхээр та ингээд загсны орд буюу 12 дугаар гэртэй холбогдож байгаа юм карматай учраас тэнд ингээд сүрэг эрчим явагдаж байгаа. Яаж ойлгох вэ гэхээр сүрэг эрчим яаж бууж ийнө гэхээр энэ жил хагасны хугацаанд жинлүүрийн ордны та битгий ингээд мөрөөдөөл хүсээл яваад байгаарэ. Хизээж тэгэж болохгүй жил хагасны хугацаа. Яагаад гэхээр та тэгэх тусмаа илүү их энергийн уналтанд орно. Илүү их хуурамч зүйлэнд автна. Тэгхгүйгээр энэ жил хагасны хугацаанд зүгээр л өдөр болгон хийх ёстой зүйлийг зүгээр цаг тухайд нь хий. Амьдралынхаа төлөө, ирээдүйнхаа төлөө дандаа алхмуудыг, үйлдэлүүдийг хийх шаардлагатай юм жил хагасны хугацаа байгаа шүү. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр мөрөөдөж огтоосоо болохгүй. Мөрөөдөх тусам энерги чинь уннаа гэж ойлгоод урагшлах хэрэгтэй. За ингээд ном болон жинлүүрийн ордууд маань энэ зүйлсүүдийг анхаарвал зохистой байгаа жил хагасны хугацаа. За ингээд бичлэг дээр минь лайк дараад комент бичээд үлдээгээд өгөөрэй. Урам авахд сайхан байдаг. Тэгээ дараагийнхаа бичлэгээр дахин уулзцаая. Баярлалаа. Баяр та.